Сайн байна уу? Та нарт Вьетнамд заавал очих газрын талаар богинохон бичлэг үзүүлэх гэж байна. Вьетнамыг зорин аялагсад халуун булан руу аялах ёстой гэж үздэг. Тэгэхээр юун түрүүнд Ханой хотоос аяллаа захиалбал илүү хялбар байх болно. Өөр газраас ч бас захиалсан болно л доо. Угаасаа Airbnb, Agoda зэрэг аппликейшнаар захиалгаа өгөөд зочид буудал байрнаас авахулчгаж болно. За үүний хувьд хагас өдрийн аялал нь үйлчилгээнээс шалтгаалаад 60-аас 120 Америк долларт гол төлөв багтдаг. Энэ үнэнд ирж очих унаа, усан онгоц, мөн өдрийн хоол нь орчихж байгаа юм. Далайн гаралтай юмд дургүй бол урдчлаад хэлчихвэл зүгээр. За хамаагүй гэх юм бол тэр л үстэй. Бас халуун булангийн усан онгоцны төв буудлаас ойр онцгой зарим аралд зочлох төлбөр хөтчийн ажлын хөлс нь шингэсэн байх нь илбэг. За тиймгүүн ч байгаа. Гол нь захиалгахдаа сайтар тодруулах, тайлбарыг нь харах хэрэгтэй. Халуун булангийн тухайд товчхондоо бол ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвдөг бүртгэгдсэн байгалийн цогцлбор газар юм билээ. Халуун булан руу явах замд сувдан эдлэлийн дэлгүүрээр дайрдаг. За тэндээс худалдан авч болно. Тэгээ ер нь бол дими. Зүгээр сайхан худалдаж авах гэж байгаа юм шиг царайлал өнгөрсөн дээр. Халуун булан 1553 км2 талбайдаа 1969 шохон чулуун аралтай. Энэ булан дэх шохон чулуун арлууд нь янз бүрийн нөхцөл орчинд 500 сая жилийн турш үүссэн гэж үздэг. За энд сонирхолтой нэртэй нэг арал байгаа. Анх сонсоход бол Tip Top гэдэг юм шиг сонсогдсон. Гэтэл арлыг 1962 онд Оросын сансрын эсгэгч Герман Титовын нэрэмжит болгосон байгаа юм. Гэхдээ Титов гэж биш, T-Top гэж дууддаг юм байна. Аялагчид энэ арал дээр хэсэг саатаж, оргилд нь байрладаг өксгөд мангар түүхтэд самхар угарцгаадаг. Арлын нэг хэсэгт байх цагаан илсэн эрэгт нартай өдөр бие шарж болдог гэсэн ч надад лав тэр таатай өдөр нь бол тохиогоогүй. За товчхондоо бол нэг иймэрхүү аяллыг халуун буланд хийж болох нэ.